За өнөөдөр сайхан сорс хийж иднэ. Сорсныхаа шорыг бэлдэж байна. Шорчоод ингээ сайхан юм байгалийн сайхан юм өчрөөр шор хийвэл ингээд нэг сайхан сорс сайхан илүү сайхан модны амттай болсон. Амттай болдог юм санагдаад идэв. Сайхан бэлдэнэ. Илэг энийг сайхан залуу малын сайхан илэг байна шүү дээ, тийм ээ. За ингээд илгээ нэмэхээ айлуулахаар илэг одоо нэмэхээ ирэх тусмаа их сайхан болдог. Илэгч угнаас бүх витаминээр баялаг хамгийн одоо сайхан ирэхтэн, тийм ээ. Тийм ч илэгний шүлхийн, илэгний нухшийн, илэгний паштетын, илэгнээр одоо ингээд сайхан шарж идэн илгэрч их олон хоол идэх юм байна. Энэ удаа бол би одоо илгээр сайхан сорс их гэдэг шүү дээ. За түрүүн бид нар илгээ бэлдсэн. Одоо сайхан нэг сэмжээ өгөх. Энэ сэмжээ өгч одоо энэ залуу малын сэмжээ өгөх юм сайхан цагаан сэмжээ байна шүү дээ. Сэмжээ өгөх байна. Тэр нөгөө өгсөн мал төгсөрөхөөр одоо энэ сэмжин нэмгэрдэг, хайлс болдог, нөгөө шар болдог. Тэгээ манайхан чинь нөгөө монголчуудын одоо бидний ярьдаг чинь нөгөө шар шимжилнэ гэдэг чинь бол бас их утгатай үг юм байлээ шүү дээ, тийм ээ. Одоо ингээд ер нь л жаахан юм тоо хэмжээтэй шүү, нас намбандаа байгаараа л гэсэн ийм л үг юм байлээ шүү, тийм ээ. За ингээд сайхан сэмжээ өгөө. Илгээ тавиад яг уу манайхан бол зүгээр данд авс соёл австал ягаад гэдгийг зүгээр ер нь жахаа хар бэрч ингээд чичгээ ингээд сорс илгэн дээр ингээд тавьчих зүгээр. За мэдээж тэгээд давсаа ангасаа аль болохоор олон сорс идэх гэдэг амаа надад өөхөө. За тангасаа гоёгоор шорлж штэ. Сорсоо задгаа гал дээр хорц гал дээр яг ч нэг шар яачаад сорсчин бас нэг жоохон төлөгчих гээд байдаг учраас би одоо ингээд нэг сайхан галаа сайхан цогшуулаад ер нь согон дээр сайхан шарах их амттай болддог шүү дээ сорсч өөр. Дараа би танарт нэг гоё илгээрс ямар гоё одоо гоё илэг яаж шардгийг нэг гоё шарж үзүүлнэ. Илэгний бас гоё паштет хийж үзүүлнэ. Илгээр гоё илэгний шүл бас би хийж үзүүлнэ дараа. Илэгч одоо хамгийн витаминлэг хамгийн төмөртэй илэг идэл явуулдаг урт насалт гэл юм гэсэн шүү дээ. Ингээд нөгөө тэр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг ингээд хээр таг зэрэг битэн найз нартайгаа ингээд сайхан сорс хийж сайхан шүү дээ. Эст янз сайхан биш ба. За янз сайхан болжээ. За одоо ингээд сайхан байгалийн сайханд хүний сайхан найз нартайгаа сайхан цуглаад дуртай хоолоо хийж идээд явах каптай шүү дээ. Сайхан сорс. Янз уушмаа. Аашны 50 г татчих. Найз нөхдөйхөө төлөө